гишүүдэд талархал илэрхийлье. Энэ төрийн албаагчийн ёс зүй цахилгаан хариуцлагын тухай хууль нэртэйгээр анх 2018 онд боловсруулж үндсэндээ 5 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. Засгийн газрын хэрэглэх газарт ажиллаж явах үеэс эхлээд энэ хуулийн төслийн талаар судалж эрдэмтэн судлаачдтай хамтран ажиллаж манай ёс зүй цахилгаан хариуцлагын байнгын орны дарга Баттамар гишүүд манлайлж энэ хуулийн эцсийн хэлцүүлгийг хийж байна. Тэгэхээр энэ хуулийн зорилгыг бас тодруулж хэлэх нь зүйтэй гэж байна. Нэгдүгээрт 90-ад оноос хойш шилжилтийн үед арчил хүний эрх чөлөө дэлгэрхэд ерөөсө бүх зүйл болцоотой нээлттэй хүний эрх хязгааргүй гэсэн ойлголтын дор хуучин бүх ёс уламжлал зан заншлын хуулийг халж ёс зүйн хэм хэмжээг үндсэндээ байхгүй болгосон. Гэр бүлийн харилцаанд садар самууныг сурчлагаас ахуулаад архитан согтуур хүртэл энэ ёс зүйн зөрчлүүд уламд амжирч энэ шилжилтийн 30 жилд төр нийгмийн харилцаа иргэд хоорондын харилцаанд хүртэл энэ хэм хэмжээ гэдэг юм алдагдсан. Тэгэхээр хэм хэмжээ гэдэг бол одоо нэг улаан шугам давж болохгүй улаан шугам гэж хуульчлан тогтоогоогүй ч гэсэн ёс зүйн хэмжээ зан заншлын хуулиар зохицуулагддаг байсан тэр хэм хэмжээ маань бол алдагдсан учраас нийгмийг манлайлах үүрэгтэй төрийн албанаас эхэлж нийгэмд ёс зүйн хэм хэмжээг тогтоох юм зайлшгүй шаардлага байна. Ийм ёс зүй алдагдсан учраас л одоо энэ бүх шатанд хулгай луувэр гаарч гэмт хэрэг зөрчилд амжирч байгаа нэг шалтгаан болдог. Тэгээ шударгуу төр засаг ёс зүйтэй байвал нэг ч хууль гарахгүй байсан тэрнийг дагаж мөрдөн. Шударгуу ёс зүйтэй төр байвал мянган ёс зүйгүй төр байвал мянган хуульч гаргаад нэмэргүй гэсэн эртний үгүй. Ийм учраас энийг ингэж ёс зүйн хэм хэмжээ сахиж мөрдүүлснээр энэ авилгал хээл ахвал бүх шатан дугаа энэ хүн зурталч хэрэгдэл арилгахад дэвшил гарна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ шатыг дээрээс нь ихэлж шүүрдэх хэрэгтэй. Шүүр ажиллагаан төр бол доор нь бужигнуулах тоош дээрээс нь ихэлж шүүрдэх хэрэгтэй. Тийм учраас энэ хуулийн дагуу улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрмийг хэрэгжүүлдэг механизмтай болно. Төрийн дөр албан тушаалтнууд хамаатан садан найз нөхөд хамаарал бүхий этгээдтэй одоо хөнгөлтөө зээл авч өгөхөөр нөлөөлөх бол ёс зүйн зөрчил өртсөн бол улсын их хурлын гишүүнээс эргүүлэн татах хүртэл одоо ийм хариуцлага механизмтай. За одоо хамаатан садан хамаарал бүхий этгээдүүдэд томилуулахаар нөлөөлөх онцгой хуулийн ажил мэргэжлээс сонгох чөлөөтэй эрхийн хүрээнд ингээд чадaltaй хүмүүс нь ажиллаа хийж явах нь нээлттэй чөлөөтэй байх хэвээр. Харин нөлөөлж хууль бусаар дарамт шахалт үзүүлж ийм ёс зүйн зөрчил гаргаж байгаа асуудлуудыг энэгээр хязгаарлаад ерөөсөө энэ дээрээсээ ахуулаад доороо хүртэл энэ ёс зүйн хэм хэмжээ мөрдөгдөж ижил энэ төрийн жинхэнэ мөн чанаар оршиж ёс зүй оршин хууль захирагдсан авилга хэлэх болоос ангижирна.